Монгол улсад нөгөө мөрөдтэй тоглоом хууль ясных байлаа шүү дээ. Одоо 2000-ад оны үед те. Тэгээ маш их залуучууд мөрөдтэй тоглоомд орсон. За. Рулетка гэх те нөгөө рулет гэдэг машин энэ бүр ингээд байдаг. Очоод тоглодог хууль ясны. За тэгээд маш их олон залуучууд тэр мөрөдтэй тоглоомд орж мөнгө төгрөгөө алдаад нэгт хоёрт ер нь энэ хадгалан зээлийн хоршоогоор мөнгө олж болох юм байна гэдэг сэтэл төрцгөөсөн байдаг байхгүй юу? Гэтэл яг бодит үйл ажиллагаа явуулж исэн цөөхөн хэдэн хоршоо исэн том. Тэгээ тийм одоо борооны дараах мөг шиг тэр том хоршоодыг дуурайж хиймэл хоршоонууд гарсан байхгүй юу? Тэгээ тэр хоршоонууд чинь маш их хүмүүсээс мөнгө татан төвлөрүүлээд мөрөдтэй тоглоод бай алдсан. Тийм юмнууд нөгөө дайны хажуугаар дажин гэдэг шигтэй сайн муу нийлнэ гэдэг шиг тийм процесс явагдсан байхгүй юу тэр 2000-ад оны үед. За. Тэгэнгүүт уулын мод урттай богинтой штэ. Атал тэглгүүгээр ерөөсө бүх хоршоод бүгдийн хоморглон баривчилсан штэ. Бүх эцдийн. Тэгэхээр танаа ах бол тэр хоморглон баривчилгаанд орсон юм уу? Хоморглон баривчилгаанд орж байгаа байхгүй. Түүнээс биш тэр чинь нормальны бизнесээ хийгээд маш олон газарт барилга бариад тэнд одоо зочид буудал ажилуулад хөөрхийн амтны 2000-ад оны үеийн бизнес гэдэг чинь юу ч байлаа билээ те. Ресторан ажилуулдаг 40-с дээш насныхын чөлөөдөө би санахгүй. Би тэр үед байгаагүй, би гадаад сурч ирсэн байхгүй юу. Тэгэнгүүт чинь ингээд нөгөө 9 жорын бизнес хийн штэ. Тэгээ шууд бизнесийн зогсоогоод баривчлсан юм уу? Зогсон штэ. Шууд зогсоогоод тэгэл шууд баривчлал бүгдийн тэр хоршоодын эцтэй бүгдийн тэгсэн штэ. Хомроглоо. Тэр яг юу болсон бэ гэвэл нөгөө банкнаас арай илүү хөө амлаа штэ. Тий. Тэгэнгүүт нөгөө иргэд хадгалан зээлийн хоршоод руу шуураад эхлэхгүй юу? Банкуд ашиггүй. Банкуд тодорхой хэмжээнд банкны системд нөлөөлөд эхэлсэн. Тэгэнгүүт бүр тэр үеийн одоо банкны нэг газрын дарга одонгой илүү дээ нэг хүн сэрүүлэг сонин дээр биччихсэн байдаг байхгүй юу. Удахгүй энэ хадгалан зээлийн хоршоо дампуурнаа очиж мөнгө авцгаа гэдэг. Тийм юм байж болох уу ер нь? Болохгүй шүү дээ тий. Хориотой байхгүй юу ер нь банкны юм мөнгөтэй холбоотой санхүүгийн бизнес дээр бол тийм одоо хуурамч төгшөр үүсгэх. Тийм хуурамч төгшөр үүсгээд тэгэл ерөөсөө нөгөө иргэд чинь зүгээр ерөөсөө бидчгэнэлдэл нөгөө мөнгө авах гал ингээл ерөөсөө оочрлаад хитэн өдөр оочрлж тэр нийтлээс болоод оо тэрнээс болоод тэр ярилцлагаас болоод би тэр ярилцлагыг уншсан л да дараа нь гадаадаа сурж байгаа дээрээ. Тэгэхээр танаа ах бол цэвэр хилмигцэн гэж та үзэж байна уу? Яг хөө би төдийгүй яг нөгөө хуульч тэгж үзтээ өөрснөө. Тийм үү. Тэг ямар хэдийн хугацааны ял авсан? 10 жил шүү. Тийм үү? Тийм шүү дээ. Тэг 10 жил суусан юм уу? 9 жил суусан. Ямар амар юм те. Тэгэл ерөөсөө нөгөө хойд солонгосоос хүмүүс ороод ирсэн байсан. Барилгачид газраа авцсан, баг барилгаа барьж ах явцсан. Тэгэл ерөөсөө шүн нөгөө офис дээрээ workaholic гэдэг шиг тийм амар хүн байхгүй юм манай минь. Тэгээ шууд ажил дээрээс нь баривчлал эхнэр мэхнэр тэр нягтлын яба бүр хуугаар нь баривчлал байгаа юмсан. За тэгээд тэр хоршоон дээр их онцлог нь тэр манай минь дөрийн хоршооны 900 гаруй хүн байт юм билээ. Тэр чинь бол хохирогчд биш байхгүй юу? Гэрээ байгуулж иргэний хилцэл штэ тэр чинь одоо чи ингээд хоорондоо мөнгө зээлж авна гэдэг чинь иргэний гэрээ тийм үү? Тэгээд тэр хоршоонд мөнгөө хадгалуулсан байсан иргэдийг бүгдийн зарын дагуу цуглуулж хохирогч болгосон штэ. Хүүгээ аваад явж исэн хүмүүсийг бүгдийн ташраар нь дуудаад хохирогч болгоод цагдаа дээр бүртгээд бүр хөдөө орон нутгаас цагдаа нарыг татаад бүр ингээд тэр чинь ажиллагаа явагдсан байхгүй. Төрөөс хийсэн дээрэм шахан байхгүй. Тэгэнгүүт нөгөө тэр манай минь хоёр ахын хоршооны хүмүүс 1000 орчим хүн өргөдлөгчээд бид нар хохироогүй. Энэ хүнийг гаргаад аль гэсэн гэжсэн байхгүй бүр. Одоо хүртэл тэр манай аавын нэг номон дээр нь тэр гар үсэг зурц өргөдлөн байж байгаа байхгүй. Бид нар хохирогч биш. Минь хоёр биднийг огт хохироогоогүй. Наад минь хоёроо гаргаад аль. Бизнесийг үргэлжлүүлээд аль. Биднэрт бол ямар ч асуудал байхгүй хүүгээ аваа явж исэн. Тэгээд 1000 хүн гар үсэг зураад өгч байсан шүү дээ. Тийм үү? Тийм. Тэгээд бүх хөрөнгийг хурааж авсан байт. Тэгээд тэр хурааж авсан хөрөнгүүдийн хууль бусаар маш хямдар зарсан байт шүү. Нэг өсөндөө тухайн үеийн би бүгдийг хэлэхгүй шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхой одоо нэр бүхий хүмүүсийн баяжсан төгчийн тэндээс шүү дээ. Жаалсан байдаг байхгүй бүр ерөөс ингээд. Жишээлбэл одоо 3 тэрбумын одоо барилгыг 900 саяар зарах жишээ. Тэр чинь эзэнгүй болчихж байгаа юм чи. Тэгэхээр тэр хүний тэгвэл 10 жил гэдэг чинь яг ажил хөдөлмөр хийх 9 жилийг
шоронд өнгөрөөсөн гэхээр хувийн амьдрал бол бүрэн дампуураа бүрэн байхгүй болж байгаа юм чи. одоо юу Тэгээ гэр бүлийн шууд гэр хороолт угаасаа байр орон сууц авахгүй тэр зочд бодолтой амьдэрдэг байсан. Тэгээл юу яасан. Тэгээд хамгийн нэг нюанс нь гарч ирээд өөрөө хөөц одоо тэгээ шүүхтэж яваад тэгээд тэр үнэлсэн байж тээ тэр эд хөрөнгийг хурааж аваад үнэлгээний тэр процесс нь бүхэлдээ хууль зөрчсөн. Бүхэлдээ. Тэр шинжээчдийг томилж одоо үнэлгээний ажлын хэсэг гаргахаас ахуулаад хотын захиргааны ажилтнуудыг үнэлгээний комисс болгоцсон байна. Тэгээд гарч ирээд мань хүн чинь шүүхцээр байгаад бүх юм хууль зүйн юм буруу байсныг нотлоод тэр байрс одоо хурааж авсан эд хөрөнгө нь тухайн үеийн үнэлгээгээр 21 тэрбум төгрөгийн эд хөрөнгө байсан гэж тогтоогдсон шүү. Шинжээчийн дүгнэлтээр бүр тэгээ яасан. Тэгээд яаж чадахгүй юм чи яах юм. Тэр хүний чинь одоо нэг шүүхийн шийдвэртэй захиргааны хэргийн шүүхтэр ялсан. Одоо 21 тэрбумын эд хөрөнгийг буруу одоо дутуу хуурамчаар үнэлсэн байна. 2-3 тэрбумаар үнэлээд тэгээд зарахтаа бүр хямдруулж зараад үнгүүдүүлж зараад ингээд энэ асуудал шин цагийн хэлмэгдүүлэлт болсон юм биш үү? Шин цагийн хэлмэгдүүлэлт. Тэгээ одоо нэмэргүй. Тэгээ одоо гэртээ байгаа. Тэгээ одоо бараа мараа зардсан шүү дээ.